Сайн байцгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэнд хүргэе. Астро Золан байна. 2026 оны 7 дугаар сарын 31-ийнхаа 6 мэдээллийг хүргэх гэж байна. За 30-ны өдөр маань бидний Бархас байд гариг маань иршээж байгаа ийм өдөр байдаг. Тэгээ энэ өдөр маань болохоор ээлтэй өнгө нь улбар шар өнгө байгаа. Улбар шар өнгө нь биднэрт энерги, ирч хүч өшөө дээрээс нь бид нэг амьдралаас ингээд ад жаргалыг амталдаг да. Тэр амтыг мэдрүүлж чаддаг. Тэр амтны энергийг идэвхжүүлж яадаг өнгө нь улбар шар. За түүний дээрээс эрх мэдэлд хүрэх тэр бидний зам байгаа да. Тэгээ хүмүүс ингээд эрх мэдэлд хүрчээр ерөнхийдөө бол юм алтан шар өнгөний өнгийг өөртөө ингэж оршоож ялангуяа алтыг эсвэл алтан титмийг ингэж толгой дээрээ тавьж идэг шүү дээ. Гэтэл түүнд хүрэхийн өмнөх бас бидний замнал гэж байдаг. Тэнд хүрэх энерги гэж байдаг. Тэрхүү энергийг бидэнд өгж идэг, тэр утсыг холбож идэг өнгө нь өөрөө улбар шар өнгө байдаг байгаа. Тиймээс бидний эрх мэдэлд хүрэх, ялангуяа эрх мэдэл рүү хүрж байгаа, явж байгаа тэр зам болон бидний сэтгэл мэдрэлийн, мэдрэмжийн сэтгэл зүрхний оргилд бас ямар оргилд хүрэх гэж байгаа гэдэгт бас төлхөө ингэж дэм болж идэг энергийн өнгө нь өөрөө бас улбар шар өнгө байдаг байгаа шүү манайхаа. За тэгээд анхаарах ёстой жилдэнгүүд маань өнөөдөр гахаа жилдэнгүүд маань байна. Тэгээд цөмөрөө зүүн хүлэн анхаарыг, зүүн хүлээ гимтэв, зохив энерги маань сул байгаа учраас өнөөдөр хөлийнхаа хумсыг бас авахгүй байвал бас зүгээр юм болов авлаа гэхэд бас болгоомжтой аваарай гэж зөвлөж байна. За энэ өдрийн маань ерөнхий энерги нь хамгийн гол хаана байна вэ гэхээр энэ харж байгаа бол энэ сарнаасаа энэ санчир гариг руугаа санчир ногооноос жагаад тэгээд дараа нь ангар гариг руугаа ийм дараалтаагаар бидэнд бараг л бурхны буян хишиг өгж байгаа ийм гоё энерги холбоосоор холбогдсон өдөр байгаа манайхаа. За тэгээд цөмөр энэ өдрийг яаж амьдрал биднэрт илүү их зөв байх вэ гэхээр за ямар тааж хийж зорий гэсэн ажлуудаа хийж бүтээ хоошоо суулгүй урагшаа үйл хөдлөлөө хийх хэрэгтэй. Сурыг гэсэн зүйлээ сурыг, ямар даалгавар байгаа тэр даалгавруудаа хий, ямар алхам хийх ёстой юм тийм үү? Тэр алхмуудаа бүгднгийн сайхан хийгээд гэрээ хэлцлүүд юу бэ? Ямар ажлууд урагшлуулах ёстой юм? Бүгднгийн эмх цэгцтэйгээр, ёс зүйтэйгээр дүрмийн дагуу хийж бүтээх юм бол өнөөдөр цөмөрөө амжилттай амьдрах ийм бүрэн сайхан боломжтой байгаа манайхаа. За тэгээд 30 за эхлээд суулаа өнөөдрийнхөө талархлыг явуулчих уу эсвэл маргаашийнхаа 6-аг хэлчихэд дараа нь шууд талархлаа явуулах уу гэж бодоод байна л да. Тэгээ юу ч гэсэн 31-ийнхаа 6-аг эхлээ явуулчих тийм ээ. За энэ гадаас нэг юм дуурайд энэ дуусны дараа би 31-ийнхаа 6-аг хийгээд араас нь 2 талархлаа явуулчихъя. За тэгвэл би 31-ийнхаа 6 мэдээллийг та бүхнийхээ өмнө нэг өдрийн дагараагаар тавингууд энерги хараа өөр болчихж байгааз юу өөр болж ин гэхээр энэ сар манаараа ирж байгаа карма энергитэйгээ холбогдоод тэгээ орой тийшээгээ гинтийн асуудлуудыг сэдрээж идэг бидний амьдралд өгж идэг тэнгэрийн ван гарагтайгаа холбогдно. За бүр холбогдохдоо сар маань бүр өөрөө ордоо солиод сар маань өөрөө загасны ордод орсныхаа дараа энэ энерги өгж байгаа байхгүй харж байгаа бол тийм байгаа зү. За тэгэхээр энэ өдөр маань цөмөр юуг анхаарах вэ гэхээр 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр за эхлээд эхнээс нь явчих тийм ээ. Суур гариг маань баа. Суур гариг маань өөрөө бидний хайр, харилцаа, мөнгөний энерги иргэшээж идэг. Тэгээ баасан гариг. Энэ өдрийн ээлтэй өнгө нь биднэрт ягаан, шар, ногоон өнгөнүүд байгаа. За тэгээд өнөөдөр ингээд хөлөө анхаарсан чигээрээ хөлөө анхаарах хэрэгтэй манайхаа. Анхаарах ёстой жилдэнгүүд маань болохоор хулган жилдэнгүүд маань байна. Тэгээ саяны миний хэлсэнчлэн энд харж байгаачлан энэ сар маань яаж яана вэ гэхээр сарныхаа хойд зангилаатай холбогдож байна. Тэгээд загасны ордод орсныхаа дараагаар тэнгэрийн ван гаригтайгаа анхаар гэдэг энерги холбоосоор холбогдож байгаа. Ингээд ногоон ингэрлсэж байгаа. За тэгэхээр цөмөрөө 31-ний өдөр яавал бас зөөр байх вэ гэвэл ийм байгаа даахгүй юу? Сар маань ингээд бидний ирээдүйн зангилаатай ингээд холбогдож байгаа гэсэн үг байхгүй. Ирээдүйн зангилаа гэдэг чинь бидний явах ёстой зам мөр, бид нэр анхаарах ёстой, ажих ёстой энэ энерги гэсэн үг. Карма шүү дээ. Бид нар юу л хийн түүнийгээ хүртэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ганц өгүүлбэрээр хэлэх юм бол цөмөр энэ өдөр ямар үр тавин түүнийгээ бид нар ирээдүйд хүртнэ гэсэн үг. За тийм учраас цөмөрөө энэ өдөр яг юуг хүлээн авах тийм үү? Юуг хүлээж авахгүй байгаагаа цөмөрөө нэгтлэх шаардлагатай.
бидний одоо явж байгаа тэр чиглэлд одоо бид нартэй хамт тийм үү хаашаа юу чиглэлж байгаатай хамаарат янз бүрийн одоо дотн гадны нөлөөлөд ороод ирнэ шүү дээ. За жишээ нь одоо хүн дээр авч үзье. Нэг хүнтэй танилцах тийм үү эсвэл нэг хүнээс салах гэд энэ бүгд чинь бидний ирээдүйг одоо шууд ингэж харуулж байгаа алхмууд байгаа байхгүй юу. Хэдийгээр өдөр болгоны алхам бидний ирээдүйрөө хөтэлдэг ч гэсэн энэ өдрийнх бүр нэн ялангуяа бүр 100% хөтөлнө. Бид нар ямар л үйл тайрна тэр үүлийнхаа үрийг одоо хүлээх одоо хүртэх өдөр нь ирээдүйд бид нар хүлээж байгаа гэсэн үг байхгүй юу. Бүр зайлшгүй бид нар хүртэнэ гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр яг ухамсартай амьдрах хэрэгтэй. За тэгээд хинтээ харилцахгүйгаа, хинтээ танилцахгүйгаа танилцсан байх юм бол тэр хүнтэй бас ингээ юун тэрэгтэй байж болох уу гэдэг бүгднийг анхаарч алхам бүрээ анхааралтай ажиж амьдрах шаардлагатай ийм өдөр байгаамаа манайхаа. Тэгэд хамгийн амархан цөмөрөө те амьдралдаа хэрэгтэйгээ авч үлдэнэ. Тэгээд түүнтэйгээ ирээдүгээ одоо бүтээн гэдэгтээ одоо санал нэгдээд урагшаагаа алхаж амьдрах нь зөв байх болно. Тэгээд урагшаагаа алхаад амьдарч исэн чи яах вэ гэхээр орой баг ингээд 8 цагаас хойш энерги ороод ирж байгаа байхгүй энэ анхаараа гэдэг энерги. Тэгэд энэ энерги ингээд ороод ирэнгут одоо цөмөрөө юуг илүү анхаарах вэ гэхээр нэгдүгээрт одоо им ууж эхлэх гэж байгаа бол дими орой 9 цагаас хойш эхлэх гэж байгаа бол дими шүү манайхаа. Тарилга эхлэх гэж байгаа бол орой 9 цагаас хойш бас дими. Тэгээд өшөө дээрээс нь тог цахилгаантай маш болгоомжтой харилцаарай гэж зөвлөж байна. Ялангуяа тог их цогтөг газар тийм үү хүүхдүүдээ тогны розетк руугаас ингээд ойртуулж асуудалтай байж болзошгүй бидний мэдрэл болон одоо мэдрэлийн тогтолцоо байгаа штэ ямар ч байдлаараа гэмтэх боломжтой шүү гэдэг ийм энерги холбоос байгаа гэж цөмөр ойлгочих. Тэгэхээр бидний мэдрэлийн холбоосууд чинь им тангаас тийм үү гадны нөлөөллөөс тогноос цахилгаанаас гинтэн болж байгаа үйл явдлаас гэд маш олон хүчин зүйлээс одоо гэмтэх боломжтой учраас тэр бүгдийг цөмөрөө одоо хянаж амьдрах хэрэгтэй чадлаараа штэ манайхаа тий бид нар мэдээж бүгдийг хянаж амьдрч чадна ч гэж юу аах вэ тэгээд чадлаараа л хянахыг юм болгонд анхааралтай хандахыг хичээх хэрэгтэй байгаа манайхаа. За ингээд энэ 2 өдрийн маань 30-31-ний маань анхаарах ёстой зурхаа зөвлөгөө маань ийм байла. Одоо цөмөрөө 30-ныхаа талархлыг хамтдаа хэлцгээе. За 30 буюу бүрв гаригийнх. Талархъя. Зам мөр минь гэрэлтэж байгаад талархъя. Үйлдэл минь ирээдүйг минь бүтээж байгаад талархъя. Хийж буй бүхэн минь урт хугацаанд хайр ивэл буян хишгээ хайрлах болтугай. Талархъя. За энд яагаад урт хугацаанд хайр буян хишгээ гэж байгаа гэхээр санчир гариг маань өөрөө орчихсон байгаа тийм ээ холбогдсон байгаа. Тэгээ нөгөө үйлдэл минь ирээдүг минь бүтээж байгаа гэдэг чинь ангар гариг маань өөрөө юу яаж байгаа шүү дээ бидний үйлдэл ихшээж байгаа. Тэгээ цөмөрөө бидний үйлдэл одоо зөв байгаад ирээдүйд бид нар маш их одоо хайр ивэлэр дүүрэн буян шир дүүрэн байгаасаа гэдгийг одоо урин дуудаж байгаа гэсэн үг л дээ нэгэсэндээ ойлгомжтой байх гэж найдаж байна. За тэгвэл 31-ийнхаа одоо үгэн заслуудыг цөмөрөө хамтдаа бас хэлцгээе. Талархъя. Ирж буй ирээдүй минь тандаа талархъя. Энэ өдөр зөв хүнтэй уулзраг. Энэ өдөр зөв зам дээр зогсог. Энэ өдөр зөв ирээдүгээ урин дуудаг. Болтугай. Ирж буй зам мөр минь гэрэл гэгээгээр дүүрэн байх болтугай. Талархъя. Тэгээд араас нь аль алин дээр нь өөрийнхөө хог нэрээ хэлээрээ тийм ээ. Өшөө тэгээд даатгамаараа үр хөөхөд аав ээж хайн ижил түмэн олныгоос даатгаад хэлж болно манайхаа. За ингээд зурхаа зөвлөгөө маань 30-31-ийнх маань ийм байла. Бүгдээрэнд нь баярлаа. Астро Золан байлаа. За түр баяртай манайхаа.